Зохиолч Төвдөн Сүрэнгийн Баярням 7 чавганцын өвлжөө. Сатгалан чоныг цасаагалсан тал руу шахсан туулах чадвар сайтай Бартад замын автомашин гэдэг нь хөөж явсан аратан дээрийн нэстэг тэрэг аятай мордчихов. Эхний буудалтаар чонын бөхсөн бие үлмэдэг займжсан ч эвхэрсэн хэвээр. Хоёр дахь буудалтаар шургачсан алдсан ч урагшаан улам хүч аван зүтгэв. Цус бэлдсэн шархан талаан сэжлэн араас нь элдэн хөөгчд рүү эргэн хялалцах нь би хизээж яасан ч бууж өгөхгүй гэж хэлэгнэ дагаад. Зүүн урдтаа цохолцох өвлжөө бүхий бор толгойн зүг хурд шавхан давхих нь гайхаш төрүүлэгч ангийн араас улайрч хөөрсөн гуравт урдхаасан өөрийг сэтгэж ухаарах сэхэж байсангүй, завч байсангүй. Өстөн дайснаасаа ус хонзонгоон одоо л нэг авч байгаа мэт. Алив нэмээд өг хэмээн улайран хашгиралт. Гурав дахь уун дуунаараа эвхрэн өнхөрсөн чон эрчиндээ босон харайж харуулдан унаад дахиж үндээсэнгүй. Анчид машиныхаа хамар дээр тогсон аратнаа багталтайгаар эргэн харж таахалзан алхалдсаар ёсыг удах мэт. Нохоо хорио хэмээн чимээ өгөөд өвлжөө гэрийн хаалгыг сэвэн татан оров. Амьтай бүхэн сүнстэй гэдэгчлэн мөрөөрөн явсан амьтныг ангуучлан зугаагаан гаргахад зүн сөвөнгийн мухарт нууцхан нэгэн төгшөөр гимшил хурган үлддэг ажээ. Тэрхүү таагүй мэдрэмжийг сэдрээх мэт шалмаг байрын хөдөлгөөнтэй хэл яриа хурц гэрийн эзэгтийн ярианы өнгнөөс тэднийг нээгэх ойшоохгүйгээр барахгүй харин ч бүр сэжиглэнгүй аяс цохолзуулах бөгөөд хэрцгий ирсийн өөдөөс хэрсүүхэн хэдэн үг сөргөж сэрдэхийн атгаснаа ямар нэгэн зүн сөвөнд татагдав гэлтэй гайхан бишүүрхсэн нүд нь хоромхон зүр хурцлагдан хамар нь өнөр авсан зээр мэт үл мэдэг сарталзаад голомтон дээгүүрээ харийнх нь холгүй ухасхийн гарч одов. Хилэнгийн улаан гал зовхондон асаасан бүсгүй төдхөн шурхийн орж ирэнгүүтэн үгийн солиогүй уулгалан довтолж тухлан суусан гурвыг хойлруулан шахаж гэрийн баруун хойд болонд хомж орхижээ. Хаанхын зандалчд вэ? Чон нохоо хоёрыг ялгадаггүй малнаас дор маангүй дуу хот эзгүүрчглээ штэ алуурч та хэмээн бүсгүй бахардан хашгирснаа эгээл төрүүхэн авлуулсан чонын нүдлугаа адил хос цог очтуулан охин барлууга багалзууртахыг завдах мэт цоо ширтгэд гинтийн гीचд твдэн бие биенээсээ шургачин зуурч нүдэн тасанин бөмбөлцөн дэрээ. Цус ханхлуулсан яргачд минь ээ хурдан зайлаач амиа өгөхөөс буцахгүй нөгөө ихэр нь миний 5 охинтой шил даран ирж яваа. Улаан хоолоогоо тастуулаагүй дээрэн арилж үз гээд эзэгтэйг цавчих мэт өгөхөд сандарсан 3 эр гэрээс шидэгдэг мэт үсрэн гарвал баруун хойноос хэсэг мөртөн цасан хунгар хаг татан хүүгэн довтлохагаад энэ тэргүүнд нь нэн сэрлэг орон дүүлэн тавхина. Айсны нүдэнд аргал хөдлөхийн үлгэрт бүрэн автаж баламгдсан сайн ирсийн ам өрссөн нэгэн харайлт харван иргэстэй 10 усралттай зэг үйзаа. Үхэлтэй өрсөлдсөн 3 хойд хөөгдсөн мэт хамаг байдгаа гэн ам дүн бүхээгтэн шургахгүй чонын ирлиз сархийн урд шилэн дээр нь мордож ижлийнхин амиг нэхэх мэт байж ядсан цавчиж үсчин ахирхад эрчүүдээс нэг нь буудчих хэмээн ухас хийдэл нөгөө хоёр нь болохгүй бүр галзуурчих нь хэмээн болгоомжсноор бүгд хийд хийл арга ширцгаав. Өстөж чон бачууралдаан шээс алдан соройн үсэрч шилэн дээр бүхийг биеэрийн савхад машины хил шарахын харч зад үсрэн нуцарч эхлэв. Хэд самардан хий хацлаад дахин үсчих нь хизээ мүдгүй бүхээгт орж ирээд тасчин зулгаах мэтээ. Хажуугийн шил тас бүсхийн бижигнэх үе эргэн хартал 10 улаан нүдтэй зэрлэг эмс улангасан хонцогнож шил самардах агаад чарлалдах эмсээс холгүй нэгэн бүсгүй чулуу шүүрэн ухас гэж харагдав. Үгүй энэ хөдөөний хүүхнүүд чинь малын хаан цав бөөрөнд нүрээ наачхаад хүний нүур рүү ихзэлж харах нь байтугай нэрэж мэддэггүй мэт амтс байдаг гэсэн биш үлээ. Эд
чинь яасан альбин чөтгөр шүглж гисэн босоо ороолонгууд гэчнэвэ химэн арай ахимаг насны ир сандран бодлогойлогхийн хооронд болцгоо гэх дуу хаа нэгтгээс хадаж аадар бороо гэнт зогсох мэт чимээ намчхад шил цамнан байсан нохой хулмсхийн эргэж бунган харамсалтайгаар гинэн өгтөл болсон жингэрийн долоон эргэлт. Эгч мэдэн бололтой нэгэн бүсгүй эрчүүд рүү долоовор хуруугараа тохих нь хаалгаа онгойлго гэж буй бололтой. Сандарсантан өөрийн гих ухаанаа алдсан уран ир зэрэг ухасхийн бүхийг нь түгжээ сархийн онгойлготол нэг л мэдхэд огтын мэдлэлд ам бийсэн тушаасан байлаа. Аимшигын төгсгөл мэт, аимшигын эхлэл мэт. Эрслэнгийн сүрэг гэлтэй эзэрхий охид. За, одоо л тооцоогоо эхлэн дээ. Гэх шиг бардам харцаар эрдэн сонжно. Бууцгаа гэх эгчийн тушаалаар олзлогдсон гурван эр дагжин шүүхэрч нэгийн цуваанд тушаал авсан мэт гэрийн зүг бүдчин гэлдэрв. Саяхан л бахархал омогшлын бэлэг тэмдэг болж байж суухын аргагүй огшоож байсан араатан өдгөө ухаарл гимшлийн золиос болон хувирахад туугдж яваа гуравт агнсан биш агнуулсан мэт этгээд мэдрэмж төржээ. Цантай хүрэм хидэрч цас хунгар зад туучуулан довтлох таван бүсгүй үлгэрийн баатарлугаа сүрлэг атал хантаац нөмөргөө тайчин цай эдээ болох нь тэнгэрийн дагнс чуул бүгэлдээ эрхэмсэг агаад инхри ажээ. Бурхан минь ямар гээчийн хувилгаан чанар вэ? Айх гайхын туйлд хутгалдан баламгдсан эрс мөрөг гэвэл мөргөж сөхөр гэвэл сөхөрхийн дуун дээр гарынх нь аясаар өндөлдөж харцных нь аясаар бөмбөлзөн аягтай цайныхан ааганд маналзан буйг харсан дүүмэд охин цээжиндээ төхөлзөх энхэлхэн бор инээдэн барьж ядан жуумалцаж дарж ядан төвдөгтэн годхийн өсрөн гарч одов. Монгол хүн байна да. Шин цай аваад хөдөлдөө гэснээ нүүр гараа угаацгаа гэх эзэгтэн нухацтай үгэнд сэхээ авсан гурван ир бийсийн анзаарваас нохойн хөөвөр ноостой холилдсон цус хормой хотонд нь нялдан гар ханцунд нь дарааж хатсан нь даанч ирээ цэргүй ягаад балмад төрөмгий ажээ. Гэрийн эзэгтэй гүйлрэв. Манай нутаг чон хэлбэгтэй. Мэдэхгүй хүмүүс манай хоёрыг антуурчих гээд л байдаг юм. Адаг сүултээ нэг нь агн олчихлаа. Хойд насандаа хүмүүн заяаг олох болтугай хөөрхий. Дөнгөж нүдэ нээсэн хідэн хөлгөл үлтлээд яаж амтан болно доо хэмээн зовнонгүй аядахын завсарт өнгөрсөн шөнийн зүүд сэрт хідэл санаанд нь бууж сэтгэлийг нь өмүүлжээ. Этгээд тэр зүүдэнд хоньоол бараадж явдаг нохой нь нэгэн алтан аргамж 100 ирж өвөр дээр нь тавьчихад өчнөө нь дуудсан ч эргэж огт харлгүй уулс даван алга болоход нь яагаад ч юм бүсгүй уйлаадч байх шиг баярлаадч байх шиг ер бусын тайлагдшгүй зүнд хөдлөгдөн сэрснээ сайн нэхэн санав. Өдийн нарны амгалан цагаан туяа тоононд хэлэгдэн хоймор голлох гоёмсог жаацны баруун дээд болонд тусахгүй. Санаандгүй байсан харгуугийн нүдэнд танил нэгэн төрх амилан тодорход уулгалдан манай өвөгийн зураг яахаараа танаад байдаг билээ хэмээн асуужээ. Түрүүнээс хойш хилтэй хэлгүй нь мэдэгдэхгүй Ахмад хоёрынхон араар шургах нь холгүй байсан тэр ир генетикийн авирлаад зогссонгүй хүй гэхийн завдалгүй зургийн жаазны өмнө очин мөн байна. Яг мөн байна хэмээн өөртөө давтан хэлснээр асууж шалгасан хариу нэгсэн харц гэрийнхэнд тулгахдаа зовхон үл мэдэг норсон байлаа. Эл байдалд алмаарч хоцорсон гэрийн эзэгтэй сая л нэг сэхэ авч байж хүүхэ чи харин яахаараа миний өвөөг таньдаг билээ хэмээн асуултыг асуултаар хариулжээ. Залуу бодлоо цэгцлэх гэсэн мэт эргэж суугаад хэсэг бодлогошров. Тэр буруу таньжээ. Гэхдээ энэ дүүрхийн эцгүй ижилхэн зураг ажээ.
Багадаа хүнд өргөгдсөн салсан ихэр ахан дүүс. Цэргийн албанд татагдан очоод усны тусал шиг адилхан бийсээ олж хичнээн их баярлалцсныг үгээр хэлхийн аргагүй. Тэд эх орноо бас төрсөн нэгнийг хайрлаж хамгаалan тэмцэж яваад эрэлхийгээр халин одсон харамсалтай түүхтэй. Энэ л түүхийг өнөөдөр ач зээнэр нь дурсан ярилцах учир тавилантай дээр хайрлаж өсгсөн хотж нохойг нэг нь авлаж нөгөө нь уурлаж уулсан нь нэгэн хачиргалжээ. Өвлийн шөнө уртал гэдэг. Үлгэр мэт энэ шөнө даанч богинохон байлаа. Ах トゥ хоёрын амжиж авахулсан цэрэг хувцастай зураг тэдний удмын батламж болон үлджээ. Бүсгүй өгөөлрөн. Тэр жилийн намар манай хотноос 5 хүргэн ах цэргийн албанд зэрэг мордож эмээ маань эгч дүүсийн хамт дайны чимээ чагнан үлдсэн юм билээ. Хамар даваанд явсан манай морд хороог 5 хушуу тэмдэг бүхий онгоц ирээд бөмбөгдчихсэн юм гэдэг. Дайны хажуугаар дажин гихч болж хамт тулалдаж явсан монголчуудаа орсууд нь барахын морин цэрэгтэй антуурчихсан юм дгүү да. 5 сайхан бүсгүй бэлэвсэрч төчнөн үрс өнчирч хоцорсон ч эмээ нар маань бүсээн чангалж сэтгэлийн хадамжлан голомтоо манаж галаа сахих минь үрсийн өсгөж өөрөө төвчих нь хэмээн тангарах тавилдсан дам биеэр нэгэн насаан барцгаасан гэдэг. Хос дээлэр ижилсэн хос мордоор наадамдаж гангарсан тэднийг хараад нутгийн олон үгийн олохгүй шагшин магтаж хайрлаж өрөвдөхийг хослуулан байхад арга мэхэндэн оруулах гэж бачуурч ядсан залуус хорсол игдүүцэлдэн шатаж байж ядахтаа 5 чавганц хэмээн тавлаж бахан хангасан юм байлгүй дээ. Сүүлдээ бүр хор шарандан эмээ ээж хоёрыг нь дайруулан 7 чавганц гих болжээ. Явн явсаар энэ үйлчөө маань 7 чавганцын үйлчөө нэртэй идэвхэй хүрлээ. Хань минь би барахынхаа өмнөхөн охтынхон гарыг давхарлаж бариад миний охид нийлээд нэг хүүгийн дайтай байх вэ гэж билээ. Хүү хүсэж байсан сэтгэлийн бодоод гол гогдохтон хідэн охиноо жаахан дураар нүсгсэн дөө. Ингэр зөөлөн бүсгүй улс цагаан болохоор нам бухан суух үсттэй. Ёс бус хандсан биднийг өршөөгөрөөд өмнө сайн яваад хурдан эргэж ирээрээ хэмээн цагаахан инээд цацруулан өвдөж мордуулахтаа гэрийн эзэгтэй ураг удмын залууг дулаахан ингэртийн элгэмсэг тэрч бид төөрөлдсөн тавилангаан оллоо. Дахиж алдахгүй гэсэн шиг тэрийн чангалж хэсэг зогсцооход төрлийн халуун цус харилцсан сэлгэж хар хүүгийн ансханд нулимс дүүрээд иржээ. Хотоос холгүйхэн алдарт хүй 7 худаг жирмийн цагаан нуурын хоймор ингэрт баян цогт гих буйдхан суйрынгийн баруун суунд хүмүүний амьдрал ямархан утга оршоон үргэлжлэнэ бай.